Зунжингаа нэг жет гэдэг скутер унсан байна уу энэ? Байхгүй. Чи одоо амар хаашаа ивэ? За скутер унсан байгаа мó байхгүй мó тэгээд нэг сэдвэргөө ороод гараад ямар сонирн байна те. Байна уу? За тэгээд энэ чи 100 скутер унсан байна уу гэж. Зүгээр дижаву байж. Тэр нэг сэдвэр зүгээр чирээд ороод ирдэг. За анх удаа сонсороо заа. Чи дугуй хоогоорой. Чоо би марцсан шүү. Байна гэж шүү. Чиний байх чамаагүй. Би одоо чам байхгүй аа тий. За ингэж нэг Монголд нэг зүгээр бид нар амьдарч жет гэдэг скутер орж ирсэн тий. Бид нар бүр яг яаж унах харгийг зааж өгөөгүй тий. Гів гэдэг годомч бага зинхэр мөрөө тавьсан. Та нар наадхантайгаа өөрсдөө танилцаад өөрсдөө наадхаа унц сураад өөртөө нас соёлоо Монголдо нутагшуулж орчихсон тийм. Үгүй тийм биз дээ. Бид нар бүр яг учраа одоо гудамж байгаа зэгрийн одоо юу зараад байгаа юм бах та одоо. Гудамж чинь хаана байгаа юм бол өөхөнд дуурайд за хүний үнэтэй зайтай болохгүй хаа гэх. Хаанийтай гудамж ганцаар яг өө эзэн орж өгөөстөө чирж мэрцээ. Нэг зэгэр өнгийн нэг юм скутер боллоо. Над руу залгаад аваарай гэдэг. Орилуулаад авч явдаг байсан баг тийм. Юу болж ирээд чи. Яна төрж гин ба. Намайг комеди ярьж хоёр хас харж исэн. Нэг хүн төрж исэн удаатай. Тэр хүүхдээ баяр жаргал гэдэг нэрийг харилсан юм аа. Итмис баяртай жаргалтай амьдар гэж баг байхад өмнө нэг гэвд юм. Тэгээд 100 скутер гэж. Тэгээд бид нар бол үнэхээр яаж унах харгаа бол олоогүй те. Яг л адуу малаа унж байгаа юм шиг унсан л да монголчууд маань. Эмнэг хангалаа яаж ундаг те. Явахгүй газраар яваад нөгөө нэг газар нутгийн хүрээллээс нь тэлж яваа те. Зарим давхан мархан орцсон жоох шиг те. Айгүй эвгүй те. Айгүй хэцүү нэг хүн нэг өөр юмсыг хандахгүй те нэг монголчууд. За хүний юм чи ямар хамаа байх вэ гээл те. Энд чи миний юм биш гээл. Явахгүй газар мангар өндөр боржурнаас баг хамтдаа өсөж бууж боогоос. Доороо баг эргүүлж мөрүүлээд байгаа маш. Мөнгөнд дуусаад чи дэмжиж төрж гүйж бөөцөөс. Нөөхөн баг ярьдаг бол яа мөнгө хэлтэй байдаг те. Яа гээл те. Нэг ах бүр амар хөлсөн цовцсон ингээд түрээд гүйж харан би амхандаа тусалчих гал ахаа наа чи мөнгөө нэхэд гэж надраа башна мөө гэж би зүгээр ард нь үлдээд надраа ирж ясна миний дүү эзний маа мэдээж иргэн тусаа хашдаг юм аа ахаа надад тэр сансрын түнэл рүү өгсөөл доошоо үнгөө шааригдана тэр яаж юмыг үнгөө ашиглах вэ яаж саах вэ гэдэг бүх арга марга олцсон те тэр ах бол зүгээр лээ тэр ахын ухааныг одоо төрд ашиглавал те олон улсаа сайхан Оо яач тэр авчид бөө юм биш үстэй. Ярьсан чи микрофон татсан. Олон улс мус гэдэгстэй. Энэ арай наараа гэж ирсэн юм биш үстэй. Артаа хамгаалж явъя. Юу гэж. За тэгээд монголчууд маань яг л адуу машиг ашиглаж гинөө. Тэгээд хосууд маань бас морин дээр болцдог байсантай адилхан. Жет дээр ч гэсэн болцож штэ тий. Яг л Титаник шиг тий. Титаник чинь сүнжиг дуустай хамтдаа явж байгаа Ямбатрын ухсан нөхөн дунааш. Тэ юу вэ шүү те. Тэгэл тэр чи одоо ингээд гүр мөрний өөдгөө өгсөн гэдэг чи одоо амиа орлоо тест те. Уул мөрийг зугна, гүр скутерийг зугна те. Яг л адуу малаа унж байгаа юм шүү те. Хажуугаар ингээд машинтай сууж байгаа хажуугаар зөрж мөртөө. Хизээч гүйцэхдэггүй юм шиг нэг амар явдаг те. Салхитатуул 20 км цаг явдаг те. Амар явдаг л да тэгээд. Гоёо тэгээд сүүлд бүр айл нүжилээ скутерэн дээр. Яг л адуу малаа монголчууд яаж адгуулж ундаг яг тэр шиг л ашиглаж илээ те. Урдаа нэг хаалга тэрвэрсэн байсан харсан уу? Хараагүй юу те? Нэг хаалга тэрвэрсэн байсан. Хараагүй. Тэр одоо яг яаж зам амаа харж авсан юм мэдгүй. Одоо юнжир долоомыг чи үзэж хардсан юм уу яа те. За энд юм байна да. Эсвэл Монгол хэлээр замаа застдаг болохоор зам амынхаа нүхийг зээлсэн байд юм уу? Яа яг унах чи шүү тэгэл те. Хаалганыхаа дурангаар замаа харж авсан байгаа юм. Хүн мөргснө хэмбэ гэж те. Миний ахыг явж исэн чинь хаалгатай скутертэйг уруулаа ярэ мөргчүүл яваа гарцсан дээр уурлаа. Орлоо. Тэгээд уурлаа штэ. Хаалгаа нээж очицодлоо, хаалгаа тойрч очицодлоо. Навшигч Монгол хүн байна да чинь үү талгаар нь эвгүй байгаад байгаа хөөх те. Тэгээ монголчуудын дараагийн нэг унлаг байна л да төвжилтийг сөрөх нэг моцикл гээд